Сайн байцгаана уу? Хексмоны сувгтаа тавтаа морил энэ удаад би 10 дугаар сарын 20-оос 26-ныг хүртэх 7 хоногийн ерөнхий уншлага хийлээ. Та бүхэн дээрх 4 дугаараас сонгоод өөрийнхөө ордуудыг сонгоод үзээрэй. Ерөнхийдөө 12 ордоо 4 мах одоор нь хуваасан байгаа. За ингээд нэгдүгээр сонголт буюу хим ахуудтай ордуудын маань энэ 7 хоног яаж өнгөрөхөд талаар хүзрүүдээ ерөөхдөө суглаад бэлтжлээ. Нэгдүгээр игнэний 3 картн дээр бол би таны дотор юу болж байгаа мэдрэмж болон дотоод асуудлуудын талаар асуусан байгаа. За энэ хоёрдугаар игнэний 3 картн дээр болохоор би таны гаднах байдал буюу ажил амьдрал дээрээ ч юм уу тийм ингээд яг гаднах харагдах байдлаасаа хүмүүстэй яаж харьцах, хүмүүст яаж харагдах одоо гадна байдлын талаар асуусан байгаа. За энэ 3 дугаар игнэнд болохоор таны мөнгө санхүү ажил карьерийн байдлыг асуусан. Энд 4-р игнэнд таны эрүүл мэндийн талаар асуусан байгаа. Ингээд нэмэлтээр би ертөнцөөс болон хамгаалагч сахиусуудаас мөн дээд тэнгэрээс буюу таны өвөг дээдсээс мөн таны одоо гэрлэн биеийн энерги буюу одоо ингээд чакрануудын маань аль хаана ямар асуудал байна вэ гэдэг тал дээр зөвлөгөөнүүд авсан байгаа. Нэг үзүр. За ингээд ихнээс нь уншиж эхлэе. За нэгдүгээр игнэ буюу таны дотоодод энэ 7 хоног юу болж өргөнөх вэ гэсэн чинь. За та бол одоо гадна ертөнц дээр бусдаас бусдад бол юм заадаг, заагч, зааварлагч, зөвлөгч, үлгэрлэгч төрлийн хүн байна. Өөрийнхөө амьдралаар эсвэл одоо үг хэлээрээ ерөөсөө та ингээд бусдад ингээд түгээдэг, үлгэрлдэг, бусдыг ингээд дагуулдаг төрлийн маш юм шудраг хүмүүс байна. Одоо үг хурцтай шудраг хүмүүс байгаа бол та. Тэгээ энэндээ бол өөрийгөө ингээм тавьсан дүрм журмуудтай, босгосон ханнуудтай, тий өөрөө бэлтэж хураасан юм хайрцаг савуудтай ер нь өөрийнхөө дотоодод бол юм нэлээд юм одоо мэдлэг туршлага хоримтлуулсан амьдралын юм боломжтой гэх юм уу одоо тийм төрлийн хүмүүс байна л да. Гэхдээ бол энэ 7 хоногт танд яг өөрөөсөө нуусан гадны ертөнц дээр хинч танаас өөр хинч мэдгүй тэр одоо үнэнтэйгээ та өөрөө нүүр тулах шаардлага гарах нэ. Одоо жишээлх юм бол юу гэсэн үг вэ гэхээр бусад хүмүүсээс хүсдэг тэр одоо жанжин шугам одоо бусад хүмүүсээс хүсдэг тэр хэрэгцээ шаардлагыг та өөрөө бол ингээд тийм байх ёстой, ийм байх ёстой. Одоо чи энийг ингэхгүй болохоор ингэх ёстой, би ингэдэг тэгдэг гэд одоо үлгэрлдэг байсан тэр зүйлдээ яг та үнэндээ өөрөө бас яг хүрээгүй, чадаагүй иймэрхүү өөрийнхөө юм бодит үнэнтэй нүүр тулах нэ. Тэгээд үнээсээ та мэдээж цогтгож оролтно. Өөрөөсөө цогтно гэдэг бол гэхдээ боломжгүй. Гэхдээ та цогтгож оролтно. Ер нь гэхдээ нэлээд удаан цогтсон бололтой. Ер нь энийг ингээд нэг газар тэр нууцаа өөр хинч мэдгүй юм чинь ингээд нэг ингээд нууцчихсан. Тэгвэл бусдад одоо тэр үнэлэгдсэн байсан тэр үнэлэмж чинь хэрвээ энийг та биш ил одоо ертөнц дээр хэнийг мэдх юм бол таныг үнэлэх үнэлэмж шал өөрөөр дүгнэгдэх юм байна штэ гэдэг. Яг л тийм л том нууцыг та өөртөө одоо эргүүлж сэдрээх нэ, эргүүлж олж гаргаж ирж уншиж үзэж харж тойруулах нэ. Ингээд та бол өөртөө жаахан сэтгэл хангалуун бус байх юм байна. Тэр өөрийн чинь гадны ертөнцид тавьдаг жанжин шугам яг таны дотоодод бол худлаа байна штэ. Тэгээ болоогүй хүрээгүй штэ нэрээ гэд. Гэхдээ тэгж бодохыг хүсэхгүй өөрийгөө мэдээж зөвтгөх гэж оролдоно. Ингээд жаахан дотооддоо бол энэ 7 хоногт зөрчилтэй байх нэ энэ асуудлаас болоод ямар үнэн илэрх гэж байгаа сайн мэдгүй байна. Одоо яг тэр төрлийн бол одоо нэмэлт бол үзэр бий татахгүй. Тэгээ ерөнхийдөө үүнээсээ болоод өөртөө байгаа бүх зүйлдээ өнөөдрийг хүртэл хийсэн, чадсан, зорьсон бүх зүйлстэй жаахан сэтгэл хангалуун бус байх гээд байна. Ийм мэдрэмжүүд дотоод байна. Өөрөөр бол нэг тийм хүнд гэхдээ энэ одоо гарч ирэх үнэн бол өөрийн чинь сэтгэлд үнэхээр зөөрч болж магадгүй. Ер нь бол ингээл байн бодогдоод энэ 7 оны хугацаанд бол таны одоо шийдэх ёстой асуудал бол яг л энэ таны худлаа үнэн гэх юм уу. Энэтэйг л нүүр тулах шаардлага гарах нь дээ. За 2 дугаар игнэнд бол таны гадаад байдал, гаднаас харагдах одоо хүмүүст одоо үнэлэгдэх гэх юм уу. Бусад хүмүүсийн таныг харах өнцөг болоод таны бусадтай харилцаа холбоог илэрхийлж байгаа 3 картыг сонгосон байна. За энэ дээр болохоор ерөнхий дотоод нь өөрөө жоохон өөртөө зөрчилтэй яг бусад өөрийнхөө өдий хүртэл хийсэн бүтээсэн зүйлстэй жоохон сэтгэл хангалуун биш. Бас өөрийнхөө ингээ үнэндээ нүүр тулчгаад одоо өөрөөсөө
айх ичихтэй санаа зовох гимших мэдрэмж өөрийнхөө дотор дүүрэн байгаа учраас дотоодод дүүрэн байгаа учраас гадна талдаа энийгээ та гэхдээ арай өөрөөр илэрхийлж гаргаж ирэхэд үгүй штэ би яг чаддсан штэ гэдгээ батлан харуулахын тулд нэлээд ширүүхэн юм амбицлэг нэлээд эголог байх гээд байна шүү. За энийгээ бас жахан дарах хэрэгтэй шүү. Бас л юм гадна талдаа бас та яг дотоодод байгаа зөрчлөөсөө болоод би яг үнэхээр энэ бүх зүйлс ингээд хангалтгүй юм шиг санагдаад энээс ч илүү харин ч би хүртэх хэрэгтэй гэсэн маягтай ингээд илүү жаахан дайрах гээд байна. Энэ бол эцээдст жахан таны энэ өөрөөсөө ч нуусан үннийг чинь бусдад хүртэл дэлгэх тийм үйл явдалд хүргэх магадaltaй шүү. Тийм учраас өөрийгөө энэ 7 хоногт гадны ертөнцийн дээр жаахан дараарай гэж үзрүүд бол мессеж өгсөн байна. Тэгээд хамгийн чухал мессеж нь одоо дотоод болон гадаад байдал дээр аль алин дээр нь таныг өөрийн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хичээгээрэй. Энэ бүхнийг үнэхээр чи хийсэн чадсан. Энээс илүү гэж мэдээж байгаа, үргэлж байдаг. Гэтэ одоо байгаадаа бас талархах хэрэгтэй шүү гэсэн мессежийг дотоод болон гадаад байдал дээр чинь үзрүүд бол сануулсан байна. Тэгээд эцээцд энэ бүхнийг та өөрөө хийсэн, та чадсан, та өөрийгөө та бүтээсэн шүү дээ. Тэгээ ингээд бүтээсэн өөрийгөө өөртөө яг л энэ байгаагаар нь ингээд хүлээж зөвшөөрөхийг хичээгээрээ. Энэ 7 хоногийн таны дотоодын болон гадаадын ерөнхий ингээд өөрийн зөвхөн бие дээр одоо хийгдэх ёстой мессеж бол энэ байлаа. За 3 дугаар игнэнд бол таны мөнгө санхүү болон ажил карьерийг харуулсан байна. Төлөвлөж төсөөлжсэн орлого мөнгө бол асуудалгүй. Ерөнхийдөө одоо та яг хаанаас ямар мөнгө орж ирнэ, эсвэл энэ ажлыг ингэн тэгнэ гэж бодсон төлөвлөсөн мөнгө төгрөг, эсвэл цалин үйлсч нь орох гэж байгаа бол ерөнхийдөө энэ таны бодсноор ямар ч асуудалгүй. Санхүү мөнгөний талаар энэ 7 хоногт бол дайжгүй байна. Яг сэтгэл санаа одоо шинэ зүйл эхлүүлэхэд ажлыг барьж авах те шинэ ажил, шинэ төсөл эсвэл одоо ямар нэгэн шинэ алхам хийх гэж байгаа бол түр азнаарай. Энэ 7 хоногт энэ тал дээр бол та дотооддоо жоохон зөрчилтэй байгаагаас шалтгаалаад зарим нэгэн зүйл дээр асуудал гаргаж магадгүй. Тэгээд ухрах, буцах, хөдөлгөөн хийж магадгүй. Та хэрвээ шинэ зүйлийг барьж авах юм бол энэ нь ингээд урагшлах биш ухрах үйлдэл болно шүү гэдгийг өдрүүд анхааруулж байна. Ажил карьерийн тал дээр бол тэгэхээр энэ 7 хоногт яг цоо шин зүйл барьж авах гэсний хэрэггүй. Өмнөх зүйлсүүдэд дуусгаарай. Өнгөрсөн лөө ер нь буцах гэсний хэрэггүй. Өөрийгөө тэр өнгөрсөнтэй хамт ингээд хүлээн зөвшөөрөд тавьж явуулаарай. Энэ ажил карьер бүх зүйлс дээр л ингээд одоо нөлөөлөх болно. Тэгэхээр энэ чинь мөнгө төргөн дээр л нөлөөлөхгүй байгаад байна. Мөнгө санхүүгээс бусад талууд дээр ер нь өөртөө чинь нөлөөлөд байгаа харагдаж шүү. За ингээд дөрөвт хигний буюу энэ 3 картаар бол би эрүүл мэндийн байдлыг харсан байгаа. Одоо харагдаж байгаачлан нэг нуруу талаар талдаар нь л нурууны л ямар нэгэн юм өвдөлт байгаа л та. Арцаг нуруу яг тэр хавцаа юм шиг байна. Арцаг нурууны хавцаа болохоор одоо нурууны доод үе ч юм уу те суулт үүсэх эсвэл одоо удаан сууснаас болж одоо өвдөх ер нь л нэг тийм нэг юм суулт үүсэх юм чилэх, гажих тийм юм мэдрэгдээд байна. Эсвэл одоо арцаг нурууны хавар өвдөлтүүд мэдрэгдэж байна. Энэ дээр жоохон болгоомжтой байгаарай. Өөрөөр бол одоо ходоод бас жоохон эвүүрхэж магадгүй хоол хүнсээ бас нэлээд тохируулахыг хичээгээрэй. Өөрөөр одоо том өвдөх өвчлөл бол харагдахгүй байна. Эсвэл одоо ханаад манад ч юм уу тий одоо хүүтэрж байгаа учраас ханаад манад нь бол гайгүй одоо туссан ч гайгүй хүн идэгчих байх хоолндоо ер нь анхааралтай бай. Багч гэсэн юм сонголтын дасгалууд хийгээрээ болж өгвөл ингээд доод нурууны ингээд одоо биеийн доод хэсгийн ингээд сонголтуудыг сайн хийхийг хичээгээрээ. Дараагийн мессеж бол ертөнцөөс болон үг дээдсээс ингээд таны сахиулсан тэнгэрүүдээс авсан тус бүрийн мессежүүдийг танд хүргэе. Ерөнхийдөө бол энэ 7 хоногт өөрийнхөө одоо энэ дотоодод гарсан асуудлыг одоо эдгэхийг хичээгээрээ. Бусад хүмүүс намайг ингэж харах байсан гэдэг дээр биш. Хэрвээ та өөрөө тэр хүний оронд байсан бол яах байсан бэ гэдэг дээр л нэлээд сайн төвлөрч өөрийгөө тухайн хүний оронд тавьж иж өөрийнхөө энэ асуудлыг шийдэхийг одоо уучлахыг те эсвэл одоо өөрийгөө уучлах ч юм уу ийм шаардлагатай байгаа бол энэ тал дээр хараарай. Тэгээд ер нь л бүх зүйлийг гэхдээ ингээд зөв өнцгөөс харж чадах юм бол бүгдийг зөв өнцгөөс хайраар харж чадах юм бол
энэхүү л сайхан зүйлс тань дээр яг ингээд болох ёстой мөч цаг үедээ ирдэг. Сүнсний сэрэл явагдаж байгаа учраас та өөртөө улам илүү их одоо тулна. Одоо ингээ өөртөө таарлах тий өөрийгөө таних мэдрэмж бол ингээд заримдаа жоохон онцгүй, заримдаа бол бүр юм сэтгэл хөдлөлгөм үнэхээр гайхалтай сайхан мэдрэмжүүд байх болно. Эдгээр зүйлсүүдийг даван туулахыг одоо зөв сайнаар даван туулахыг зөв бодолтойгоор зөв өнцгөөс харж өөрийгөө бусдын оронд тавьж үзэн одоо тийм жоохон эмпати сэтгэлгээтэй байгаарай. Тийм бүгдийг хайраар даван туулахыг хичээгээрэй. Өөрийгөө маш сайхан хайрлаарай. Тэгээ бүх зүйл ингээд эхэлж байна гэж хэлж байна. Тэгээд энэ чулуунаас мессеж авахд бол энэ smoky quartz гарсан байгаа. Тэгээд ерөнхий ингээд хэлж байгаа зүйл та өөрөө болохоор өөрийгөө ингээд нэг аяг ус байна гэж төсөөлье гэж бодоход тэр аяг ус нь уг нь бол тал. Тэгээд тал байгааг та хүлээн зөвшөөрөхгүй. Гэвч гаднаасаа харсан ч энэ бол юм шилэн аяг учраас ингээд тал байгаа гэдэг нь харагддаг. Одоо ерөөдөө яг ингээд хамгийн ихэн таны дотоод болоод байгаа асуудлууд шиг. Энэ талаар танд хэлээд байгаамаа. Сүнсээ ер нь одооноос эхлээд ингээ хуйгалж эхлэе. Өөрийнхөө сүнсийг одоо ингээ хуйглаа. Дайцахад бэлдээ. Өөрийнхөө сүнсийг ингээ сэрээ. Одоо сэрэг цаг нь ирж байгаа. Тэгээ сэрээгээд 7 хоног тэгэхээр та ер нь бол юм сэрэлтийн лүлийн хувцууд явах бололтой. Таны гэрлэн бүрхүүл болон таны 7 энергийн чакрануудаас ирж байгаа мессеж ч гэсэн ялгаагүй. Хоолой хүрд чинь маш чухал одоо хүчтэй байх болно. Таны хэлсэн үг тэгээ ярьсан яриа одоо хийсэн хилцээрүүд бол амжилттай. Одоо энэ бол маш их хүчрхэг байх болно. Тэгэхээр энэ дээр бас ингээд өгч байгаа мессежүүдээ бусад өгч байгаа мессежүүдээ бас анхаарах хэрэгтэй. Тэгээ зүүд зэн өндөр байна. Энэ дээр бас ер нь бол ходоод бас жоохон өвдөх магадaltaй шүү гэдгийг бас хэлсэн байна. Тэгээд өвгдөлцөөс ирсэн мессежэнд болохоор энэ бас энэ сэтгэл ханамж жахан муу байгаа юм шиг. Та өөртөө сэтгэл ханах мэдрэмж чинь муу байна. Тэгээ сэтгэл ханамж жахан дундуур байгаад шүү. Тэгэхээр одоо хил хязгаараа тогтоогоорой. Одоо хинтээ яаж харьцах вэ? Тэ юм зураас шугам татаарай. Зарим нэг хүмүүс дээр шугам татах хэрэгтэй шүү. Тэр хязгаарыг ингээд тогтоох шаардлагатай байна шүү гэсэн мессежийг бол одоо үгдээсээс нь өгүүлж байна. За ингээд ерөнхийдөө бол өөрийнхөө дотооддоо тулалдах энэ дотоодд болж байгаа асуудлуудаа гадагшаа гаргаж ирэхгүй байх тал дээр анхаарах 7 хоног болох нь байна. Мөнх санхүү асуудалгүй эрүүл мэндийн тал дээр ходоодн дээр жахан анхаар нурууны суулт одоо дискүүд дээр бас нуруундаа жоохон сонголт хийж хичээгээрээ. Тэгээд ерөнхийдөө л өгж байгаа мессеж нь бол хил хязгаарыг тогтоо өөрийнхөө яг тэр өөрийгөө яг өөртөө нүүртүүл өөртөө үнэн байгаарэ гэсэн мессежийг ерөнхийдөө та бүхэнд хүргэсэн байна. За ингээд нэгдүгээр группийг сонгосон та бүхэндээ баярлалаа. Шорон мохоттой ордууд болох өхөр, матар, охины ордууд маань энэ 7 хоногт ямар байх вэ? Ямар 7 хоног ирж байгаа вэ? Тал дээр уншлага эхлүүлье. За ингээд таны дотоодын байдлын талаар нэгдүгээр игнэнд хүзэр татсан байгаа. Энэ хүү 3 хүзэр маань танд юу сануулад байна вэ гэхээр энэ 7 хоногт зоригтой төлөвлөгөөтэй ороорой. Энэ 7 хоногт ямар нэгэн тавих шаардлагатай зориг төлөвлөгөө байгаа юм байна шүү. Тэгээд энийг ямар нэгэн аргаар гүйцэлдүүлнэ гээд хичээгээд үзээрэй. Та сэтгэл хангалуун байх болно. Яг хоо ардаа жахан хил ам үлдээж магадгүй. Гэтэл жижигч бай, томч бай тэр асуудлыг та бол өөрийнхөө дотоодод хүлээн зөвшөөрөөд ингээд яг эхлүүлнэ гэсэн итгэлтэйгээр энэ 7 хоногоо амжилттайгаар даван туулахаар харагдаж байна. Гэтэ энэ бол яг ингээд төлөвлөгөөтэй эхлэх юм бол та бол амжилттай даван туулнаа. Тэгэхээр таны дотоод сэтгэл санаа бол айхтар юм зөрчилдсөн, айхтар асуудалтай байхгүй, шинжтэй өөртөө сайн манифест хийгээрэй гэсэн зөвлөгөө ирж байна. Тэгээд ардаа болж ахын хилам үлдэх магадлалтай. Гэхдээ бол хилам бол ер нь хаач ямар ч тохиолдолд байж л байдаг шүү дээ. Тэг зүгээр яг тэр асуудал хүн амтны хэлээрэнд оролцохгүй өөрийнхөө уртхыг өөрийнхөө зорьсон төлөвлөсөндөө анхаарлаа хандуулад явах юм бол энэ 7 хоногт л таны дотоод сэтгэлд ямар нэгэн байдлаар хүндрэл учрахааргүй харагдаж байна. За 2 дугаар игнэнд бол таны гадаад орчинд болох үйл явдал болон бусадтай харилцах харилцааны тал дээр энэ 3 хүзрийг татсан байгаа. Тэгэхээр танд угаасаа сонголтож байгаа одоо ерөөхдөө за зинхүү тикүү гэсэн л бодол байна. Харилцааны тал дээр ч гэсэн одоо энэ дээрүү тэрэн дээрүү ч гэдэг юм уу. Энэ үнэхээр
би зөв сонголт хийж гинэ үү гэсэн тийм маягтай тийм харилцаа байгаа бол л доо. Хэрвээ тэгэх юм бол та бол зөв сонголтыг хийж чадна. Ер нь л та яг ингээд энэ 7 хоногт жаахан өөртөө итгэлтэй байх шаардлагатай юм байна л да. Угаасаа ийм төлөвлөгөөтэй өөртөө итгэлтэй байвал энэ 7 хоног ер нь дотрооч гаднаач асуудалгүй гоё үргэлжлэх нэ. Хэрвээ хайр сэтгэлийн харилцаа асууж байгаа бол та бас хоёр хүнээс сонголт хийх шаардлагатай байгаа бололтой. Гэхдээ та зөв хүнийг сонгож чадна. Энэ бол магадгүй ийм гэр бүлийн хэмжээнд хүрч болох үз хэмжээний хамтралын карт бас буусан байна. Хамгийн сайхан картуудын нэг. Тий бас нөгөө талаараа магадгүй гэр бүл дотроо аав ээж гээ бас юм харилцаа холбоо гоё сайхан байх, ямар нэгэн шийдвэрийг гаргах, тэдэнтэйгээ холбоо хамаарал ямар нэгэн шийдвэрийг гаргах магадлал бас байна. За тэгээд ерөнхийдөө бол тий сэтгэл санаа, гаднах байдал, ажил, гаднах байдал одоо юм харилцаа холбоо бол их дажгүй өнгөрөхөөр шинжтэй байна. Хамгийн гол нь хүзэр таныг зоригтой яг юм тодорхойлсон юм зоригтой байгаа эхлүүлээрээ тэгээд энэ 7 хоногт ямар нэгэн зүйлийг яг ингээд шийдвэр гаргаад хийж гүйцэтгэрээ гэсэн мессежийг өгч байна. За 3 дугаар игнэнд бол таны мөнгө санхүү болоод ажил карьерийн байдлыг харуулж байна. Тэгсэн чинь мөнгө санхүүгийн хувьд яг таны яг ингээд бодсон төлөвлөснөөс бол энэ 7 хоног санхүүгийн байдал яг тийм дүүрэн бол харагдахгүй байна. Гэхдээ та жоохон юу байна л да. Өмнөх одоо байсан одоо бусад цаг үеүүдийг бодох юм бол жоохон тийм хувиа хичээхгүй шинжтэй. Өөрийгөө яг ингээд өмнө нь бол яг ингээд бүрэн өөртөө зориулдаг байсан бол энэ 7 хоногт та өөр бусдад бас жоохон хөрөнгө мөнгө зарцуулах хандлагатай байна. Тэгээ үүндээ бол гэхдээ сэтгэл хангалуун байна. Тэдгээр одоо хүмүүст ингээд өөр хүмүүст одоо мөнгө хөрөнгө зарцуулах, эсвэл одоо цаг зав зарцуулах, ажил төрлийн хувьд өөр бусдад туслах тийм нэг хувиа хичээхгүй байх хандлага ер нь харагдаж байна. Энэ бол одоо бодвол таны сэтгэл санаа сайхан байх учраас тийм жоохон хөөрөв байх юм болов. Тийм хит үргэлгэн битгий байгаарай. Үргэлгэн хандах ер нь хэрэггүй. Бусдын бас одоо иймэрхүү ийм хөнгөн хийсвэр одоо ийм хөнгөн ийм өөрийнхөө юм хөөрөө дээрээ тавьчихад бусдын бас юм аманд орох вий, бусдын өгөөшнийг өмхөх вий гэсэн юм сэрэмжлүүлэг сануулгыг бол бас үзэр өгж байгаа шүү. Тэгэхээр ажил карьер болон мөнгө санхүүгийн тал дээр бол энэ 7 хоногт та нэлээд үрэх цацах бусдад түгээх шинжтэй. Гэтэ танд өөрт үлдэж байгаа орлого юу лээ гэдгийг бас бодох хэрэгтэй. Тэгэхээр л буцаад ихнээсээ яг энэ хүзрийн мессеж эхлэхдээ л танд хэлсэн шиг юм яг тодорхой зорилготой, тодорхой юм төлөвлөгөөтэйгээр энэ 7 хоногийн өнгөрөөгөө тэгжиж та энэ альч тал дээр юм сэтгэл хангалуун байх болно шүү. Тэгээ хил амнаас ерөөхдөө жоохон холуурхан байхыг хичээгээрэй гэсэн мессеж байна. За эрүүл мэндийн тал дээр гэх юм бол эрүүл мэндийн тал дээр бас л ходоод бас л жахан эвгүй байх шинжтэй, бас толгоо өвдөх, таллаж өвдөх тийм жахан толгой таллаж өвдөх, тэгээд ходоод бас жоохон эвгүй, хоол хүнсээ нэлээд сайн тохируулах хэрэгтэй. Хоол хүнсээ сайн тохируулж идээрэй. Зөв хооллохыг хичээгээрэй. Ус сайн уугаарай. Тэгээд толгой ер нь толгой л их өвдөх шинжтэй байна да. Толгой ингээд дагзаар юм тийм дүүрсэн, чинэрсэн мэдрэмж тийм магадгүй та нөгөө төлөвлөгөөтэй ажил төрөлдөө орсон учраас энэ 7 хоногт ямар нэгэн зүйлийг дуусгах гээд ингээ хичээж байгаа учраас ямар нэгэн зүйлийг хийж бүтээх гээд хичээж байгаа учраас эндээ бас жоохон ажлын ачаал мачааллаас болоод нойр морьноосоо болоод ч юм уу тий хоол хүнсний буруу зохицуулттай байгаад ядарч стресс бол нэг харагдахгүй л юм л та. Үүнээсээ болоод жоохон толгой өвдөх магадлал өндөр байна. Энэ дээрээ жоохон анхаараарай, усан угаарай, зөв хооллохыг хичээгээрэй гэж байна. За ингээд та нарын маань хувьд Шорон хоттой ордууд маань бол энэ 7 хоногийн нэлээд айтайхан сайхан яваа. Дажгүй явчих шинжтэй харагдчих шүү. Бусад ордуудыгаа бодох юм бол тэгээд энэ үлдсэн 6 карт маань бол ерөнхийдөө ертөнцөөс болон таны хамгаалагч сахиусаас мөн таны өвөг дээдсээс ирсэн мессежүүд байгаа. Энд чулуун дээр татсан чинь чулуун маань болохоор яг
тусгайлан үхрийн орднуудаа зориулсан мессеж өгсөн. Ямар нэгэн ажлыг барьж авч байгаа бүр үхрүүддээ зориулаад наад ажил чинь хичнээн ийм уйтгартай түүхтэй санагдсан ч гэсэн зөв үнэхээр ийм гайхалтай үр дүнд хүргэн шүү. Яаж ихэд дуусгараа гэсэн мессежийг өгсөн байгаа шүү. Тэгэд өөртөө бас ийм өөрийнхөө ийм одоо лимитийг тогтоох хэрэгтэй. Ямар нэгэн зүйл дээр бас ийм хязгаар тавиарай. Өөртөө гэхдээ ер нь өөрийнхөө ийм лимитийг яг ингээд зөв тогтоогоорой. Ажил төрлийн тал дээр, харилцааны тал дээр, альж тал дээр ийм сайн зөв лимит тогтоогоод ер нь л энэ 7 хоногт та нар маань төлөвлөгөөтэй орох юм бол их дажууд 7 хоног болж өнгөрөх шинжтэй харагдаж байна. Аура гэрлэн бүрхүүл бол таны энэ сайн энергийн байгаа учраас, сайн энерги байгаа учраас одоо энэ сайхан энергээ өөртөө ингээ хөрөмтлүүлээд ашиглаж чадах юм бол та өөрийгөө энэ 7 хоногт нэлээд сайн эмчлэхээр харагдаж байна. Одоо гоё юм хилэн хийгээд өөрийгөө юм зарим нэг юм зүйлсийг эдгэх төвшний юм энергийн төвшөнд бол та ингээ өөрийгөө эдгэх төвшний ажлуудыг бас давхар хийгээ явах нэ, хийгдэх нэ. За тэгээд мэдрэмжүүдтэй хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Одоо өөрийнхөө ингээ мэдрэмжүүдийг байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. За болохгүй бүтггүй байна гэл гуниглаал эсвэл ингээд ядраал гэхдээ тэрийгэ ингээд зурж одоо эсэргүүцэх биш. Ингээд окей тийм ээ тийм ядарсан байна. Одоо үнэхээр ингээ ядарчжээ гэвэл за 30 минут унтжээ. Тэгэл босч ирээ. Гээд юм жоохон юм одоо тухайн тэр мэдрэмжүүдээ жаахан юм хүндэтгэлтэйгээр хүлээж аваарай. Зүрх сэтгэл өвдөж байвал өвдөж гинэ гэдгээр нь тий ямар нэгэн байдлаар тийм өөрийнхөө мэдрэмжүүд хүндэтгэлтэй хандаарай гэсэн мессежийг ертөнд зургуулсан байна. Таны сахиусан тэнгэрүүд бол өөрийгөө аль болох юм эерэг байлгаарай. Яг чи юу хүртэх ёстой вэ? Чи тэ ямар үнэн одоо ямар сайн сайхан зүйлсийг ямар зөв зүйлсийг хүртэх ёстой билээ дээ тий энэндээ ингээд өөрт чинь энэ бүх зүйл ингээ ирнэ гэдэгт ингээ итгэх хэрэгтэй. Тэгээ бүх сөрөг зүйлс одоо сөрөг бодол, сөрөг итгэл үнэмшлээсээ хол байхыг хичээ. Өөрийн чинь ингээ сайхан зүйлсүүдийг өөрт чинь ирж байгаа сайхан зүйлсийг энэ сөрөг бодол, сөрөг хандлагууд чинь ингээ дараад блоклоод дээ шүү гэсэн мессежийг бас өгсөн байна. За тэгээд ерөнхийдөө өөрт чинь шин сайхан зүйлс ирж байгаа. Одоо үр хүүхэд ирэх гэж байгаа юм шиг ирдэ. Ингээ хүүхэд төрөлт хүүхэд гэдэг бол ер нь ингээ хамгийн том ертөнцийн бэлэг байдаг шиг ер нь тийм юм шинэ юм төрөлт одоо яг жинхэнэ утгаараа төрөх гэж байгаа хүмүүс ч байж магадгүй жинхэнэ утгаараа хүүхэд өсөж байгаа хүмүүс байж магадгүй гэхдээ ерөнхийдөө бол би энэ энерги нь бол юм төрөлтийн энерги биш зүгээр яг шинэ одоо таны л одоо өөрийн чинь юм өөрийгөө шинээр хүлээн авах тийм гоё сайхан эерэг энергитэй өөрийгөө хүлээн авах бэлтэж байгаа юм шиг байна. Энэ 7 хоногт бол танд тийм боломж, тийм энергиг өгч байна. Өвөг дээдсээс нь бол мессеж татахад энэ хэлийн тусгаар тогтнол гэсэн хөзөр гарч ирсэн байгаа. Та түрүүн бас чулуунаас тэг хэл хязгаараа тогтоо гэсэн юу гарч ирсэн тий. Тэгээ өөрөө ер нь юм нэг хөөрхөөрөө юм хитрхи хөөрөө тэгэл мөнгө төрөндөө жахан үрлгэн ажлыг бол ингээд нэг хийгээд эхлэхээрээ бүр ингээд зогсолтгүй ажилдаг би хаагаа бодохгүй өвдөжсэн ч тэр мэдрэмжүүдээ ингээд хааж одоо ажилдаг ч юм уу тийм төрлийн хүн юм жахан туйл шрамтгай төрлийн хүн байгаа бол л та. Тэгэхээр энэ талууд дээрээ ерөнхийдөө өөртөө юм хил хязгаар тогтоо өөрийгөө ингээд тийм хилтэй хязгаартай өөрийгөө хайрлах энэ бол ингээд бас өөрийгөө хайрлах нэг төрлийн хэлбэрлэлтэй бүх зүйл дээр хил хязгаар тогтооно гэдэг нь одоо үүнээс цааш би чадахгүй бол чадахгүй гэдгийг ингээд хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. Заавал бүх зүйлээ араас явах хэрэггүй зүгээр л нэг төлөвлөгөөтэй нэг 7 хоногийг эерэг сайхнаар өнгөрүүлээрээ гэж та бүхэндээ хүсэж байна. Харьцангуй сайхан гэгээлэг айгуу гоё энергитэй сайхан 7 хоног болох юм шиг байна та бүхний хавьд. За баярлалаа. Гал махбодтой ордууд болох хонь Арслан Нумын ордныхны маань уншлага эхэлж байна. За манай гал энергитэй нөхдүүдэд маань энэ 7 хоногт эх 7 хоногт одоо юу дотоодд нь болж өрнөх вэ гэдгийг ихний 3 картнаас асууж өгсөн байгаа. Тэгтлээ гэж хэлсэн бэ гэхээр Magician карт нэгдүгээрт нь гарч ирсэн, хоёрт нь Sun карт буруу хараад гараад ирсэн. Гэхдээ араас нь Ten of Swords бас буруу хараад гараад ирсэн байна. Тэгэхээр энэ нь болохоор таны дотоодд бол одоо маш их одоо юм галд үргэлцэж байна. Яг одоогийн байдлаар бол юм
ялтчгүй юм гал энерги нэг хин нэгнээс нэг тийм дутуу тийм нэг юм доошоо хийгдсэн ч юм уу, нэг юм доор дүвдэгдсэн ч юм уу, нэг жоохон тийм өөрийгөө юм таныг ингээм чадж байгаа зүйлийг чинь чаддаг мэддэг зүйлийг чинь юм дутуу үнэлсэн ч юм уу, нэг тиймэрхүү мэдрэмж авсан бол л да. Тэгэхээр одоо яг нөгөө өстө чаддээ штэ би гэдэг дээрээ тавьчихсан бүх зүйлийг чадах юм шиг юм дүрлэлсэн эрчим энергитэй байна. Гэхдээ та яг ингээд чаддаг бүх зүйлийг ингээд чаддаг гэдгээ өөрөө зүгээр мэддэг байхад болно. Заавал гадны ертөнцид батлах гэж оролдох хэрэггүй. Энэ гадны ертөнцид та үнийг батлах гэж оролдох тусам таны дотоод хүүхэд болон яг ерөнхий ингээд өдөр тутмаасаа авдаг жижиг сажиг аз жаргалууд ч алга болж идэг юм аа. Энэ их хүч чадлаа энгийн байхдаа ийм гинэн хонгортой ийм жоохон энгийн хөөрхөн дотоод хүүхдтэйгээ ойрхон өөртөөгөө жоохон ойрхон бусдыг хүлээн зөвшөөрсөн байхдаа л таны энэ гал одоо гадна орчинд бас юм дүрлцэж харагдаад та өөрөө хичээхгүй байсан ч цаанаасаа бүгдийг хийж чаддаг гэдгийг чинь бүх хүмүүс хардаг одоо чадвартай юм аа. Гэтэл та үнийгээ үнэхээр батлах гэж ингээд гадна ертөнцийн дээр асаж дүрлцэж эхлэх юм бол та өөрийгөө гэмтэнэ, өөрийгөө зовооноо, өөрийнхөө юм өдөр тутмаас мэдрэх гоё сайхаас жаргалыг мэдрэхгүй байх болно. Тэгэхээр энэ 7 хоног тэр таныг дутуу үнэлсэн хин нэгэн ямар нэгэн зүйлд хүч чадлаа харуулах гэж хичээсний ер нь хэрэггүй байх шүү. Өөрийгөө тэгснээс өөртөө ингээд хөөрхөн гоё сайхан өдөр тутам жижиг сажиг зүйлсээс маш ойрхон жижиг сажиг зүйлсээс аз жаргалыг мэдэрдэг чигээрээ чаддаг гэдгээ тэр болгон жижигэн зүйлс дээрээ угаасаа л харагдах болно. Санаа зовлтгүй тэр бол юм асуудал биш шүү гэж үзэр дамжуулж байна. Ten of Swords буруу арж гарч ирсэн байгаа. Та ингээд хэрвээ ингэж дүрлцэх юм бол батлах гэж хичээх юм бол одоо маш их зүйлс танд ингээ ачаа дараа болох боломжтой шүү гэдгийг бол сануулж байна. За 2 дугаар игнэний 3 үзэр маань бол таны гадна ертөнцид харагдах байдал болоод холбоо харилцаа, хүмүүстэй харилцаа холбоог илэрхийлж байна. Тийм их олон юм хайр сэтгэлийн холбоотой хүмүүс харагдахгүй байгаа юм шиг надад бол санагдаж байна. Гэхдээ бол юм сонголт арвин байна. Яг ийм тодорхой харилцаанд бол байхгүй л байгаа юм шиг надад бол санагдаад байна. Тэгээд одоо нэг тийм статус аваачаагүй гэх юм уу? Эсвэл зүгээр яг өөр бусад харилцаан дээр бас байж болно шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бол гадна хүрээлэл дотроо бол та ингээд олон сонголттой, олон хамт олонтой айлыг нь сонгож болохоор ингээд тус бүртээ өөр ингэсэн өнцлөг шинж чанаруудтай найз нөхдүүдтэй байна. Тэгээд энэ олон төрлийн одоо 5 шум бол тавлаа нийлээд хөөрхөн найзууд болдог гэдэг шиг яг та ийм төрлийн найзуудыгаа яг тэр байгаагаар нь хүлээн аваарай. Ямар нэгэн ашиг сонирхлын одоо зөрчилдөөн битгий гаргаарай. Тийх юм бол ингээд сэтгэл хангалуун сайхан хөөрхөн харилцаа холбоо бол ингээд эвтэйхэн өнгөрөхнээ энэ 7 хоногт ямар нэгэн илүүдэд асуудал гарахгүй нэ. Хамгийн гол нь та ашиг сонирхлын зөрчил энэ одоо юм өөр төрлийн найз нөхөд өөр төрлийн харилцагч хамтран ажиллагч одоо өөр төрлийн хүмүүсээс ашиг сонирхлын зөрчилдөөн битгий гаргаарай. Ингэх юм бол та энэ харилцаандаа сэтгэл хангалуун байх болно. Энэ 7 хоногт харилцааны хувьд бол тажгүй сайхан өнгөрөх боломжтой шүү. За ингээд 3 дугаар игнэ маань бол таны хувьд бол мөнгө санхүү болон ажил карьерийн игнэ байгаа. Тэгэхээр ажил дээр бол одоо таны мөнгө санхүүгийн байдал бол ер нь тогтвортой өмнө байсан хэвээрээ энэ 7 хоногт байх ёстой хэвээрээ л байна. Учиргүй нэмж орж ирэх бол юу бол харагдахгүй байна. Гэхдээ цаашдаа явандаа нэлийн ашиг олох боломжтой тийм ажлын санал орж ирж магадгүй. Та үүн дээр бас энэ 7 хоногт бодом шийдвэр гаргах байхаа гэж бол ажил карьерийн тал дээр бол гарч ирж байна. Тийм нэг санал орж ирэх нь байна. Хин нэгэн хүнээс ч юм уу эсвэл одоо гадны хөрөнгө оруулалт ч юм уу нэг тийм явандаа үр өгөөжөө ашигаа өгөх магадaltaй тийм өөр нэг юм их усүр байна. Тийм энэ нь бол ингээд таны яг хийдэг ерөнхий ажлаас бас арай өөр учраас та бас шийдвэр гаргах гэж бодох юм шиг байна.
Яг энэ 7 хоногт зүгээр яг тийм юмны сураг дуулдах бах. Бол яг болоод бүтээд болчихно. Та яг шууд шийдвэрээ гаргана гэж бол харагдахгүй байна. За тэгээд болж өгвөл ажил карьерийн хувьд бол бас нэг үнэн илчлэгдэж магадгүй харагдаж байна. Таныг ингээд нэг хөрхөн жижигэн ингээ ашиглачаад байдаг тий. Нэг нөхөр байна. Тэр нөхөр бол ингээд өөрийгөө илчилж өгөх магадaltaй харагдаж байна. Энэ нь бол одоо нөгөө таны дотооддоо энэ 7 хоногт ямар байх вэ? Нөгөө дүрлзээд гаднаа ингээд дүрлзээд асчих уу? Эсвэл ингээд дотроо ингээд би үнэхээр чадна штэ гэдгийг зүгээр мэдрээд за чадах юм чинь угаасаа явах тий. За энэ минь мэт явах тий гэсгээд ингээд өөрт нь ертөнцид даатгаад ч юм уу тий тухайн хүний тэр асуудлыг тэр хүнд нь даатгаад үлдээж чадах юм бол өөрөө зүгээр л сайхан байгаад аз жаргалтай бусад хүмүүстэйгээ эвтэнэртэй байж чадах юм бол энэ хүн бол өөрийгөө л бариад өгчөөр харагдаж байна. Энэ ажлын орчинд л байгаа хүн юм шиг байна. Мөнгө санхүүтэй нэлээд холбогддог төрлийн хүн байна. Танаас нэлээд одоо таныг нэлээд ашигладаг гэх юм уу? Энэ хүн бол ингээ өөрийгөө барьж өгөөд ил гараад ирэх шинжтэй харагдаж байна. За энэ 7 хоногт ажил карьер мөнгө санхүү хөдөлгөөл дээр бол юм байна. Мөнгөний тал дээр бол тийм доктортой нэг тийм өөрчлөгдөх юм бол байхгүй, учиргүй гарц гарлага байхгүй. Тажгүй байна. Өшөө мөнгөний их усүрийн санаа орж ирнэ гэж хэлсэн тий. Одоо дуудлага орж ирнэ. За нэг иймэрхүү. За эрүүл мэндийн хувьд гэх юм бол хамар нармай болоод ингээд хоол тий яг ийм одоо чих хамар хоолой нь холбоотой байдаг штэ. Тэгэхээр одоо та хоолоогоо доороосоо даарах үе, хоолоогоо өвтгөх үе. Тэгээ үүнээс болоод ингээ хамар нь битүүрэх ч юм уу. Эсвэл ингээ хамрын ямар нэгэн асуудалтай байж бас магадгүй харагдаж байна. Үүнээс болоод ингээ тарих толгой одоо өвдөнд үүрнэ, дотор мухаар нь толгой иргэн гэдэг тийм иймэрхүү шинж тэмдгүүд бас илэрч магадгүй. Тэгээ хэрвээ ийм хууч одоо ийм явцын байгаа бол эмнэлэгт үзүүлсэн нь ер нь дээр үгүй болвол доороосоо даарах үе, хоолой хамрын ханаа түрэх тий хоолой өвдөх үе одоо иймэрхүү юмнаас болгоомжлоорой. Чих рүүгээ салхи оруулах байж гэдэг юм уу тий амин чих хамар хоолойтой холбоотой асуудаллаас болоод дотор мухаарах толгой эргэх энэ одоо ингээм амьсгалын зам ингээ бөглөрөө тий цусны хангамж эргэлт удаашрахч гэдэг юм уу тиймэрхүү төрлийн асуудал үүсч магадгүй харагдаж байна. Энтэл дээрээ жоохон анхаараарай гэж зөвлөе. За ингээд ертөнцөөс танд өгөх мессеж бол дараах 6 картан дээр байна. Тэгээд би эхнээс нь тайлбарлах юм бол за колдрон гарсан байна. За энэ болохоор таныг ерөнхийдөө бол одоо ер нь энэ бол ингээд нөгөө хор буцлагдаг шулмын тоогоо гэж ярьдаг тий. Хор буцлагдаг шулмын тоогоо гэдэг нь өөрөө цаад шившлэгийн үг нь хор бүхэн тоогоонд буцалдаг. Энэ бол хүн та өөрөө ч гэсэн тоогоо юм аа. Энэ тоогоог та өөрөө дотроо ингээд буцалгаж найруулж гаргадаг. Гой сайхан одоо хор гэдэг чинь өөрөө энэ дотор буцалж байгаа энэ хор нь гадагшлаад ерөндөгч болж болдог. Тэгэхээр та ийм гоё эргээр гадагшлуулах уу? Одоо үнэхээр яг хор хийгээд гаргах уу гэдэг нөгөө эхний нөгөө юун дээр таны дотоодын асуудал дээр хэлсэн тэл бас л холбогдоод байна. Тийм та өөрөө дотроо дүрлцээд тэ энийгээ ингээд гоё аз жаргалыг мэдрэх зүгээр л энгийн ингээ хүлээж авах юм бол энэ бол ингээ ерөндөг болно тий дараагийн таны ингээд бараг дайсан танд ийм гим хор учруулдаг байсан хүнийг илчлэх хэмжээний тий ийм тайван байдал гоё энэ эерэг энергийг өөрөөсөө дотроосоо буцалгаарай гаргаарай гоё ерөндөг ингээд задлаарай гэсэн мессежийг өгж байна. Өвдөөцийн мессежнээс бол засгийн тусгаар тогтнол гэдэг карт гарсан байгаа. Энэ нь ерөнхийдөө бол ийм урам зоригийг бэлэгддэг. Одоо миний хувьд болохоор ингээд нөгөө таро картын дотор бол засгийн тусгаар тогтнол маань өөрөө танд ингээд маш их урам зориг байна. Элбэг хангалуун байна. Тэгээ өөртөө ингээд та угаасаа маш ихтгэлтэй хүн. Тэгэхээр энийг заавал ингээд бусад хүмүүст батлан гаргах гэж оролдох хэрэггүй шүү. Буур суурьтай тогтсон тийм одоо тийм тусгаар тогтносон байгаарэ гэж бол зөвлөгөө өгч байна. Өөрийгөө бол таныг ингээ урам зоригтой, маш их урам зоригтой, одоо өндөр боломжтой. Тэгээ үнийгээ заавал ингээ гадагшин ингэж бусдад ингэж халдаах, гадагшлуулах гэсний хэрэггүй шүү энэ 7 хоногт. Хэрвээ гэх юм бол энэ 7 хоног нь үнэхээр сайхан эерэг өөрт чинь бүр ингээ аз завшаантай өнгөрөх нь байна. За тэгээд өөртөө ер нь ингээд ямар ч хар муухай зүйлс одоо орчлын ертөнцөөс танд өгж байгаа мессеж нь болохоор танд руу ингээд ямар ч хар муухай зүйлс одоо бусдын хил амж байдаг юм уу эсвэл одоо хараал өрөөл юу ч ингээд танд руу ойрцсон байсан
энийг бол та ингээд зүгээр одоо маш энгийнээр одоо өөрт чинь наалдахгүй гэдэгт ингээ өөрийн чинь гэрлэнд халдаж чадахгүй гэдэгт итгэлтэй байгаарай. Та тийм хамгаалттай хүчтэй шүү. Тэгэхээр иймэрхүү жижиг сажиг зүйлс дээр одоо тэр өөртөө зориулан өөр бусдад зориулан хор хутгах хэрэггүй шүү. Одоо хор буцалгах хэрэггүй шүү. Энэ бол таны бодолтой холбоотой гэсэн үг. Янз бүрийн ингээ хэлэх бодох, бусдад ингээд хамаатуулан бодох бодол дээрээ жоохон анхаараарай гэсэн мессеж өгсөн байна. За энэ үндэс хүртнээс өгж байгаа мессеж бол одоо бид нар ингээд өглөө улиралд бол доороосоо маш дулаахан үндэс хүртээ одоо хавар зуны улирал болохоор бид нар аль болох хөл нүцгэн газар дэлхийтэйгээ ойрхон агаарт гараад л газар тагаа ингээд ойрхон одоо юу гэдэг өөрийнхөө ингээд үндэс хүртийг тиймэрхүү маягаар агаарт гарч бясалгах ч юм уу тэгэж ингээд итгэвчүүлдэг. Гэхдээ одоо бол энэ өвлийн үе буюу одоо энергийн ингээд мичээний улирал эхэлчихсэн байгаа. Тэгэхээр та доороосоо маш сайн дулаалаарай. Үндэсэнд хүртэндээ ер нь анхаараарай. Тэгэд болж өгөл жоохон газардуулахтай жоохон нам доор өөрийгөө ер нь үндсэндээ бат бих суулгасан байдалтай өөрийгөө ингэж өөртөө жоохон ойрхон байгаарай гэсэн зөвлөгөөг ерөөхдөө өгж байна. Топаз гэдэг чулууг та сонгосон байна. Энэ нь бол таныг одоо өөрийнхөө юм галын ажлыг галаа ингээд дотроос өрдөө. Дотроо өрдөөрэй. Хоолоо ингээд яг бүр ингээд сүүцэн юм шиг зангираад ингээд байгаа байхгүй. Та тэгэхээр ер нь доороос дарахгүй аль болох энэ хоолоо хамарч ер нь энэ 7 хоногт нэлээд сайн хямгадаарай, хамгаалаарай гэж үсье. За баярлалаа. Ингээд усмах бодтой хилэнц загас бэлгийн ордуудынхаа уншлагыг эхлүүлье. Энэ 7 хоногт манай хилэнц загас бэлгийн ордуудын маань дотоод асуудлууд юу байх вэ гэсэн чинь ямар нэгэн шийдвэр гаргах гэж битгий яраарай. Энэ 7 хоногт ийм тодорхой шийдвэр битгий гаргаарай. Шинэ зүйл битгий барьж аваарай. Өөртөө одоо тэр ажлыг эхлүүлчих үү гэсэн тийм амлалт битгий өгөөрэй гэсэн зөвлөгөө шууд утгаараа бууж ирж байна. Энэ 7 хоногт харин тэрнийхээ оронд тийм нэг юм баяр ёслол чимшигтэй найз нөхдөдөө уулзах жахан тийм өөр төрлийн мэдээлэл солилцох шаардлага байгаа бол дотооддоо одоо ярих хэрэгцээ байдаг ч юм уу. Магадгүй тийм ярих хэрэгцээ л байх юм шиг л байна. Тийм найз нөхдөдөө уулзах эсвэл юм арга хэмжээнд явах уулзалт тийм ярих хэрэгцээ хангах гэх юм уу тийм хэл яриагаар ямар нэг мэдээлэл солилцох ч гэдэг юм уу тийм төрлийн зүйлс бол энэ 7 хоногт одоо чухал байр суурь эзлээд тэндээс бол танд ингээд авах юм байгаа шүү. Тэрнээс биш юм хурц тод шийдвэр битгий гарга ямар нэгэн том шинэ ажлыг битгий эхлүүлээрэ гэсэн зөвлөгөө байна. Дотоодын асуудлуудад бол энэ нь бол танд ингээд одоо бодвол арай өөр юм сөргүүр давар авчрах учраас эдгээр зүйлсийг битгий гэрээ гэсэн сануулга гарч байна. За 2 дугаар игнэнд таны гадаад одоо ертөнцид одоо харагдах байдал болоод үйлдэл мөн харилцаа холбоо бусадтай харилцаа холбооны талаар гарч ирсэн байна. Тэгэхээр энэ ер нь нэг тийм олуулаа хуваах тийм одоо тийм олуулаа хэрэглэх олуулаа юм хуваалцах ижил тэнцүү хуваалцах тийм мэдрэмжтэй одоо үйл явдал болох юм шиг байна. Ер нь энэ 7 хоног тийм олонний хүч олуулаа нийлж ямар нэг юм хийх олуулаа нийлж одоо тийм хийсэн зүйлээсээ одоо хүртэгч гэдэг юм уу тиймэрхүү мэдрэмжүүд бол байна. Тиймэрхүү үйл явдлууд бол болох бололтой гадаад одоо ертөнцийн дээр нэг тийм олуулаад нийлсэн, хуваалцсан тийм үр дагавар одоо тиймэрхүү үйл явдал болох шинжтэй байна. Тэгээд бас л одоо гадаад ертөнцөөс бас сануулж байгаа юм. Тэгэхээр тийм шинэ ажил битгий хийгээрээ ухрах араанда орчин шүү. Тэ ямар нэгэн байдлаар өөр бус зүйлийг чинь хоошин татна шүү. Тэгэхээр ямар ч сан шинэ зүйлийг энэ одоо ажил төрөлч гэдэг юм уу гаднах үйл хөдлөлтөөрөө битгий аваарай, цоо шинээр битгий хөдлөөрэй гэсэн мессежийг бас өгсөн байна. Тэгээд бас ингээд өөрт чинь сэтгэл санаа хэрвээ одоо уудалдаг ярилцдаг ийм одоо өөрийн гэсэн ийм атгсан гар шиг ч гэх юм уу юм яг ингээл бүх зүйлсээ хуваалцаад байгаа яг тэр найз нөхдийн чинь яг хідэн үнэн бэ гэдэг зүйлдээ бас
нэлийн тулгарх одоо тийм асуудал бас гарч магадгүй. Гэхдээ энэ бол тийм хурцтмал асуудал шүү. Ерөнхийдөө та өөрөө л яг энийг заавал мэдэх одоо дотоод сэтгэл чинь түрүүнтэй өмнөх дээр нэг хэлж байгаа шиг юм дотооддоо тийм ярих хэрэгцээ, тийм ярилцаж одоо солилцох мэдээллийн чанартай зүйлс бас байгаа бол та энэ мэдээллийг гадны ертөнцийн дээр бас яг авж байгаа үйл явдал бас харагдаж байна. Тэгээд үгээрээ үнээсээ үндэслээд 7 оны сүүлээр бол танд нэг юм жаахан нэрээ жаахан тийм сэтгэл гонсоосон тэр ч тийм л байсан юм штэ. Тэрийг одоо найз гээл яваад байсан юм байна ч гэх юм уу те, хамтрагч гээл ингэсэн юм гэсэн жаахан тийм дотоо мэдрэмж төрж магадгүй. Гэхдээ энэ бол зүгээр танд үлдэж байгаа нь одоо хангалттай зөв хүмүүс танд үлдэж байгаа шүү гэдгийг бол сануулж байна. За ингээд 3 дугаар игнэнд бол таны ажил гэрээр болон одоо мөнгө санхүүгийн байдал харагдаж байна. Та бол одоогоор яг хийж байгаа зүйлс чинь зөв яг голдролтоо явж байна. Одоо таны хийж байгаа барьж авсан ажлууд те, хийж байгаа бизнес эсвэл одоо энэ мөнгө олох одоо арга замууд чинь одоо орлогын их усүрүүд чинь нэлээд ингээд нэг биш болсон байна. Энэ бол яг зөв голдролтоо орсон байна. Ер нь дажгүй зөв явж шүү. Тэгээд энэ тал дээр бас юм мөнгөний урсгал ер нь бас нэгдэх шатруугаа тэгээд бол энэ бол яг нэг гадагшаа чиглэсэн төлөвтэй гадаад дотоодыг холбосон ч юм уу нэг тиймэрхүү төлөвтэй ажлууд нь ер нь нэлээд сайн урагшилж байгаа, урагшлах шинжтэй харагдаж байна. Энэ бол бас их амжилт байгаа шүү. Амжилттай байна шүү гэсэн мессежийг өгсөн байна. Яг мөнгө төгрөгийн тал дээр бол учиргүй яг өөр юм нэмэлтээр ч юм уу те, шинээр нэмэгдэхээр орлого болоод ийм өөрчлөгдөөд их хэмжээний орж ирж байгаа юм бол харагдахгүй байна. Ерөнхийдөө тогтвортой гаргалган ч гэсэн бага гайгүй дажгүй. Тийм хамгийн гол нь энэ цаашдын зөвхөн энэ 7 хоногийн мэрэг учраас те, цаашдын одоо үр дагавар нь бол нэлээд дажгүй явж шүү. Энэ ажил чинь зөв зүйл барьж авсан байх шүү. Сайн байна. Энийгээ өөрөө бас яг энэ чигээр нь ингээд удирдан чиглүүлээд яваарэ гэсэн мессеж ирсэн байна. За ингээд эрүүл мэндийн байдал дээр айгүй олон үзэр хоорондоо давхцаж гарч ирсэн. Одоо хурц үзүүртэй мис төмөр зүйл би бодохдоо гэхдээ яг төмөр гэж бол харагдахгүй байгаа юм. Ер нь хурц үзүүртэй тойл шил нэг тиймэрхүү хурц үзүүртэй зүйлээс маш болгоомжтой байгаарэ. Тэ өөрийн чинь яг ийм чухал хэсгүүд дээрээ тэгж зүсэх ч юм уу одоо юм оруулах ч юм уу ямар ч гэсэн нэг юм тийм ил шархны асуудал гарч магадгүй юм шиг харагдаж байна. Тэгэхээр тэр тал дээр айгүй болгоомжтой байгаарэ. Хурц үзүүртэй зүйлсээс хол байгаараа шил тойл мөсч байж болох юм те, нэрээ тиймэрхүү зүйлсээс ер нь жоохон болгоомжтой хол байхыг хичээгээрээ. Утга мэснээс хол байгаарай. Тийм зүсэгдсэн гэхдээ тэр нь яг ийм уулын жижиг шарах боловч нэлээ юм хүнд одоо чухал газруудад шарах авах магадaltaй байна шүү. Тэгээ тиймэрхүү зүйлээс болгоомжтой байгаарай. Мэдээчтэй энэ 7 хоногт аягүй их юм уулзалттай тэгээ бас сэтгэл шархлах жоохон сэтгэл гонсоох уулзалт тийм үр дүн гарахаар тийм уулзалтуудыг юу яагаад болохоор харуулад байгаа болохоор бас магадгүй хүн амьтантай хэрүүл маргаан битгий хийгээрээ таны зүгээс юу ч одоо үйлдэл гаргаагүй байсан ч гэсэн бас нэг тиймэрхүү юм хор учруулах магадлал ер нь өндөр байна шүү танд. Тэгээд бас зүрх өвдөх магадлалтай байна. Зүрхээ бас жаахан хянах хэрэгтэй, сахарын хэрэглээ багасгах ч юм уу нэг тийм зүрх бас их өвдөх магадлалтай. Зүрх ер нь өвдөд байгаа юм шиг байна да. Одоо ч гэсэн өвдөж байгаа мэдрэмжтэй нэг тийм өвдөхөд байгаа юм шиг тийм зүрхний талын асуудал жаахан байгаа харагдаж шүү. За тэгээд утга мэснээс болон хурц үзүүртэй шил тойл тиймэрхүү хагархаа батархаа тий мөс одоо юу гэдэг эртээ үзүүртэй зүйлээс аль болох өөрийгөө хол байлгаарай гэж зөвлөж байгаа юм байна шүү. За тэгээд өвгдөөцөөс нь ямар мессеж ирсэн бэ гэсэн чинь тань мэдхийн хүсэл гэдэг хөзөр маань гарсан. Энэ нь бол ерөөхдөө миний одоо тарот мэргэн дээр бол ямар нэгэн баяр тэмдэглэлт баяр нөхөрлөлийг бэлэгдсэн карт байдаг. Тэгэхээр бас л яг утга нь ойролцоо байна. Энэ тэмдэглэлт баяр нөхөрлөл одоо нөхөрлөл гэдэг одоо нэг зүйлээс юм баяр тэмдэглэх гэдэл байгаа бол та ерөнхийдөө л баяр тэмдэглэх ч юм уу нэг юм уулзалт цуглаан
нийтийн хэрэгцээ хангах те нэгнийхээ юм ярих хүсэл одоо нэг хов бацалтын юм ер нь бас явах гад байна л да. Тэгээ иймэрхүү зүйл дээрээ тэгээ дараа нь угаасаа тэндээс хэн хинбэ гэдэг тийм чухал мессежийг танд өгөх гээд байгаа учраас энэ одоо уулзалт болох нь тодорхой. Тэгээ эндээс бол та ингээд жинхэнэ нөхөрлөлийн одоо юм бат бих нөхөрлөл одоо хэн яг үлдэх ёстой гэдэг талын ингээд таньж мэдэх нэ. Энийг бол та яг олж мэдэх шинжтэй харагдаж байна. Энэ 7 хоног та тэгээд өвгдөөцөөс нь бас яг ингээд жинхэнэ нөхөрлөлийн тал дээр яг таньж мэдэх одоо үйл явдлыг бол өгч байгаа юм байна шүү, сануулж байгаа юм байна шүү. За тэгээд ерөнхийдөө ертөнцөөс бол таныг одоо ерөнхийдөө яхаа энэ 7 хоногт бол аль болох юм аз жаргалтай ингээд тэг хөнгөн одоо ямар нэгэн зүйл одоо хүмүүс олонний дунд те яриа хэлцээр ингээд хөгжилтэй хөнгөн эвтэйхэн найрсаг байхыг хичээгээрээ те өөрийн чинь энэ тал бол угаасаа л юм одоо таныг одоо таны одоо ил ингээд ерөөсөө ингээд харагдах байдал чинь угаасаа яг тэр юм одоо хөгжилтэй хөнгөн бусдыг ингээд юм тэ юм гоё чөлөөтэй гоё ингээд зөөлөн айтаахан юм тийм одоо юу гэдэг юм аз жаргалтай энерги лөө ингээд дагуулдаг юм чадвар ингээд угаасаа байдаг шүү. Тэгэхээр одоо тэрийг ер нь бол өөртөө айгуу сайн ингээд юу яаж өгөөрэй. Одоо энэ 7 хоногт ингээд тэр чадвараа ашиглаарай. Бусдыг ингээд хөөрхөн хөнгөхнөөр ингээд одоо асуудал гарсан ч гэсэн түүнийг те ярилцах хэлцэх хооронд ямар нэгэн маргаан гарлаа гэхэд та тэрийг бас тийм хөвчлөлтэй байдлаар эвтэйхэн даван тулаад өнгөрөхийг хичээгээрэй гэсэн мессежүүд ер нь байна. За тэгээд ер нь энэ 7 хоногт таны хүч чадал ингээ хамгаалалт бол хязгааргүй сайн байх болно. Өөрийгөө бол хамгаалагдсан гэдэгт итгээрэй гэсэн мессежүүд ерөөхдөө байна. За тэгээд чулуунаас болохоор Агата гэдэг чулуудаа сонгосон байна. Тэгэхээр энэ чулууны мессеж нь бол таныг ажлын юм балансаа жоохон бариач. Таны ингээд ажил амралт чинь бол ингээд үнэхээр тэнцвэргүй байгаад шүү. Жоохон өөрийгөө ядраах гад шүү. Хитрхи ингээд хитрүүлэх гээд байна шүү. Тэр талыгаа ер нь жоохон балансаа бариарай. Тийм хаана таны яг ингээд газардах амрах газар байна вэ гэдгээ яг ингээд үнэн мөнөөр нь тодорхойлохыг хичээгээрэй. Энэ 7 хоногт та өнөхөр одоо нөгөө гэр home sweet home гэдэг шиг та яг ингээд юм яг гэр гэсэн мэдрэмжийг хаанаас авч байгаа вэ? Та хаана яг ийм тухтай гэртээ байгаа юм шиг тухтай байдаг вэ? Энэ талаар та энэ 7 хоногт ер нь бодоод үзээрэй гэсэн мессежийг ертөнцид танд өгсөн байна. За ингээд ус махадтай урдуудаа баярлаа.